Өнөөдөр их жанжин Сүхбаатарын мэндэлсэн өдөр. Сүхбаатар жанжины хөшөөнд Монгол Ардын намын гишүүд цэцүүрлөө. Тэрээр 1893 оны 2 дугаар сарын 2-ны өдөр буюу одоогоос 123 жилийн өмнө Сэцэнхан аймгийн Ёстбэс Доржавын хошууны харьяад ард тамдны гэрт төржээ. Хүүхэд насаа эцэгхийн гар дээр өнгөрүүлсэн тэрээр бага залуу наснд нийслэл хүрээ хяактын хүрээ хүй мандал бургалтайн замд улаа хийж байгаад 1911 оны 12 дугаар сард цэрэгт ажиллагджээ. Мөн түнчлэн 1915 оны 6 дугаар сар 4 дугаар жинс тогсны отгоор мөн зүүн ба зүүн өмнөд хязгаарт хятад цэргийн эсрэг байлдаанд эрлэхээр тулалдсан учраас Монгол улсын засгийн газраас 1917 оны 12 дугаар сард 3 дугаар жинсээр тус шагнагдсан нь түүний алдрын эхлэл байжээ. Настай ийм сайхан залуу цэргийн эрдэм суралцаж хувьсгал үйл ажиллагаанд оролцох анхны санаа оноо нь төрж 1921 он гэхэд бол Жанжин Сүхбаатар цэргийн жанжин болж хяактыг чөлөөлөх дайнд оролцож энэ хувьсгалт үйл ажиллагааг зохион байгуулж 2 бүлэгмийн 1 бүлэгмийг толгойлож Монгол Ардын намыг байгуулж Монгол оронд анх удаага улс төрийн энэ нам байгуулах энэ үйл ажиллагааг зохион байгуулж байсан. Энэ хүний түүхэл яахын аргагүй 20 дугаар зууны 21 дугаар зууны Монгол улсын өнөөгийн ололт амжилттай бол салшгүй холбоотой юм аа. Сүхбаатар цэргийн албыг 1912-оос 18 онд хаасан ба 18 оноос хууль шастар хэвлэх газарт шилжин ажиллажээ. Энэ үеэсээ эхлэн тэрээр хүрээний нууц бүлгэмдэлж 1920 оны 1-р сарын 50-нд гамин цэргүүдийн эрхтнүүд Монгол цэргийг татан буулгасны дараагаар хужир булангаас нийслэл хүрээнд ирж бүлэгмийн ажилдаа идэвхийлэн оролцох болжээ. Өнөөдөр бол зөвхөн энэ хүний төрсөн өдөр төдийгүй Монгол улс бол бас туурах тусгаар бүрэн эрхтэй улс болох энэ үндсийг тавилдсан энэ түүхэн хүмүүний энэ түүхээр бахархах ийм түүхэн өдрөө гэж бид нар бол хүндэтгэж явдаг. Энэ бол Монгол тусгаар тогтносон Монгол улсын иргэн нэг бүрийн бас хүндэтгэн хайрлах ийм түүхэн гавьяатай хүний л төрсөн өдрийг бид хамтдаа тэмдэглэж байна. Бүгд найрамдах Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн 1946 оны 7 дугаар сарын 10-ны тогтоолоор дотоод явдлын яамны улаан тогийн одон тэмдэгт тусгай хорог Сүхбаатар нэрэмжит болгосон. Мөн түнчлэн одоогийн Балан хамгаалах их сургууль буюу цэргийн ерөнхий сургуулийг 1947 онд Сүхбаатар нэрэмжит болгон зарлаж байсан билээ. Мөн тэрчлэн 1947 оны 7 дугаар сард Сүхбаатарын хөшөөг босгосон хужиртын улаан булан буюу одоогийн байдлаар хужиртын аршин сувлал Улаанбаатар хотын 5 дугаар хороо буюу Сүхбаатар дүүрэг нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийг тус Сүхбаатарын нэрэмжит болгосон юм а. Өдрийн тойлд уян мэдээллээ.